За энэ өдрийн энэ цаг мөчидөө би та бүхэнтэй хамтран энэ шинэ хичээл буюу та yung 8 дугаар өдөр хичээлийг туршиж судлаар байлаа. За би Булган аймгийн улсын тэргүүний эрдэнэ өргөө зурсан сургуулийн эцэг маш ашиг нэмэр гэдгээр та бүхэнтэй хамтарч ажиллаж ирсэн байна. Ингээд суралцагчид та бүхэн өөртөө хичээл идэвхтэй сайн оролцож өөрийгөө нэг автоматч гэсэн хэрэгээр хийж хүсэж байна. За бид хамтарч хичээл маань 80 минут явуулсан. За энэ хичээл 8 дугаар ангийн агуулгаар байгаа. Ихтэй өдөрний зарим сонгох багш нь 10 дугаар анги туршиж яваа. За бид хамтран ажилласаас бидний ямар нэгэн баримтлах юу дэглэм тийм ээ. За энэ юу байна гэж бодож байна. Дэглэм гэж юу гэх юм бэ? Тэр ямар дэглэм? Баримтч хамтран ажилласан төгсөлт ямар дэглэм гэж. За яриа энд юу гэж бодож байна? Асуудал дээр гараа. Асуудал дээр гараа. Чанга холбоо. Бүхэн үйлдвэр юм. Хугацаа баримт тийм ээ. За тэгвэл энд бүгд болно 30 секунд болно. Хугацаа боц. Багаараа нэг өгч үзлээ. Юу боцтой би энэ руу. Одоо баг маш голтой орлон нэг бүгд хийдэг. За нэгдүгээр бол за голтой манай багийн бодлоор манаагийн бодлоор ганцхан бодлоор юм гэдэг нэг цаасан бодлоо одоолохоор олон цаасан бодлоо одоо эсдэг зөв болсон. Хоёрдугаар бодлоо. За бодлоо. За гуравдугаар бодлоо. Одоо ич хөдөлгөөн нэгтгэж байсан юм. Манай баг гэж бодлоо тийм ээ. Сайн байна. Гуравдугаар бол намайг хэлэх газар хийсээс одоо хэлсэн. Манай багийн бодлоо Одоо зөв бүрэн тунгааж олон санаа гаргаж ингэж зиндэс нэг сан зөвсөн. Болсон. Ингээд наад нөхдөд рүүгээ харж байна шүү. Бид хоёрын бодлоор тэр мэтлээ хоёулаа нийт хийх юм бол өндөр хийх юм байна. Манай бодлоор багада гооц тэгвэл бүгд одоо дахиад нэг өмнө ярьж байгаа бүгд болгоны юу хэрэгтэй оролцоо. За тэгэхээр манай монголчууд чинь ийм агуу үгийг богино үгийг ийм арт юм байна тийм ээ. Өөрөөс бид бас бахад зөвнөд хийж орцох нэ. За та бүхний нөөц чадвар гэж. Бидний өнөөдрийн үсгэж та нар 8 дугаар ангид 9 дугаар ангид үзчихсэн хичээл байна. Мэдээ. Тийм учраас та бүхэн насрыг нөөц байгаа гэж багш нь итгэж байна. За энийг уншаад шууд туршилтаа хийнгээ. Хөшүүрэг гэдэг үгийг 3 янзаар бичиж маш хурдан. Тэр сурагчийн үед ажиллагаа хурц гэж байгаа шүү дээ. Тэн дээр бичээрэй. 30 секунд дээр. За хэн зөв гэж хараад. Энийг уншаад чи өөртөө уншаад. Хөшүүрэг гэдэг үгийг 3 удаа бичдэг. Хөшүүрэг гэдэг үг өөр юм дөрөв. Чи та бүхэн үзгээ гэдэг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Энд дээр бичээрэй. Чи үзгээ 3 үржигээс барьна гэж тэгээд үгээ 3 удаа бичиж заахаа. Хин яаж вэ? Хөшүүрэг гэдэг үгээр чи тэр үгээр чи үзгээ 3 үржигээс барьж бичиж.
бичгүүч нь явах шүү. Дууссан 100 гаруй өргөчрөө 40 гаруй өргөдөд дууссан гэсэн. За энэ үгдээс чи гараад ирсэн ч үзээ яаж иж байсан. Шийдний удаад. За. Дараа нь энэ. За. За. Гэсэн. Өөр хэн бодлоо юм шиг яаж за. За энэ хоёр дээр ярилцчих. Сайн хэлдэг хангалттай юу гарч ирдэг. Тэний даалгавар боломжийн гүйцэтгэх гэсэн ч бодож байна. Мэдгүй би чи нарах шүү. Бичгийн хараад өөр хин сайн юу харсан тийм ээ бүгдээрээ. Яг даалгавар маань юу гэсэн? Тэгвэл 3 өөр зүйлс байгаад хинийхэн дөгсөн бэ? Цэг гэсэн болохоос 3 өөр байлт гэв. Тэгэхээр хинийх Уусан 3 уруугаа нэгийг уртлаас нөрөөд нэгийг дундаас нөрөөд нэг хавьд нэгж өгөх хэрэгтэй. за энэ бас өөр өнцгөөс харсан байна. Тийм ээ? Ахаа бусдаа харуултаа. 3 өөр цэг гэж. За. Тэгэхээр дунд уруугаа барихтаа үзэгний уртлаас нөрөөд энэ уруугаас голос нөрөөд. Хааштай бүгдээ. Тийм бэ. За одоо дараа нь хоёр бүлэг нь юу гэдэг? За энэ яг чи өөр тайлбарлаж бичиж. Нэг л үг дэргэрэн үг бичиж. Таны хаадлаа наад болцсондаа ахын нэг гэсэн утсандаа бичиж. За бичээрэй. Ахын нэг дээр яа. Үүнийг хөшүүргийн дүрмээр Ахын нэг тайлбарласан. дээр саяны бичснийхээ ард бичиж. Тэгээд энэ дээр л явж байна. За бичээрэй. Үүнийг авсан. Яг өөр юм байна. Ахам нэгийнхаа үсгтэн гэж бичиж. Бичээ. Батлаа бичээ. Батлаа бичихгүй байж болохгүй. Тэгвэл чи өөрчлөх болчихдоо. Ямар ч юм өөрийнхөө бодлыг заавал бичиж. Заавал бичиж. Хугацаа болсон шүү дээ. Хугацаа бариад ирсэн өрөндөө тайлбарласан шүү дээ. Ахам нэгийнхээ ард бичнэ. Бичээ. Ахам нэгийнхээ ард бичнэ. Бичээ батлаа бичээ. Бичээ. За хоёрдугаар багаас одоо тэгээд уншиж байна. За энэ бүх хүүхэд одоо миний бодлоор уншин. Ингэж унших босод хүүхдүүд хэнэн надад мартагдсан зүйл юм сэргээж үг гэдгийг тодорхойлохоос хамжлах гэсэн. За уншиж. Энэ хүмүүс суудлаас л Өөрөө өөр зэгээс барьж байгаа тул аль нэг талдаа их хүч үйлчлэн бичгийн янз бүр. Догчвэ. Сатахт башаа. Одоо за тань багс башаа. Сууж даа. Хөшөөрг нь ойр байх юм бол тэр зүйлийн ингийн үзүүр багойд бичиг юу жижиг гатдаг. Төгөж байна. Ерөнхийдөө төгөж байна. За яг гэж тэндээс байна уу? Миний бодлоор Миний бодлоо 3 үгээс барьж байгаа учраас бичигдэл аамаа. Бүгд олон унших шүү. За Миний бодлоор өөр цэгээс барьж байгаа болохоор бичгийг өөрсөн. өөрчлөж байна. Ошод ингэ бичсэн юм. Машина дээр бүгд танаа бичсэн юм шиг. Ошод дээр. Аа хэдүүлэхгүй таад машин нэг шууд. Энэ болохоор 3 өөр зүйлс ингээд барьж байгаа болохоор нөгөө үзэгний тэнцвэр өөрчлөгдөж бичгээ өөрчлөж. За энэ бүр гоё үг гарч ирсэн. Нэг үг. За. Таашаа тавьдаг гэсэн. Энэ үү. За энэ. Компьютер
Энийг болохоор бараа өдрөө хөдөлгөхгүй тэгээд сэлхэн бизнес юм. Буруу өөр зэрэг байж байгаа. Аа. Энэ за. Уншид. Замшид. Одоо үлцэн бүх уншид ингэ явж маш хурдан. Миний бодлоор өөр гол тэгээд зайлшгүй болохоор үсгмэн тэнцвэргүй байд. Тэнцвэргүй янз бүр. Аа. Энэ хоёрын дундчил болоод. За. Уншид. Шууд бичснээр уншид. Бичиж байх юм байна. Миний бодлоор буруу өөр зэрэг байж байгаа бол бичгээ хэрэг амбаа. Аа. Наашаа өөртөө гурван үйлсээс бариад хүчтэй бичиж байгаа. Аа. Энэ нэг үг болж байна. Чиний үг тэр үгтэй сонсогдохгүй шүү. За хоёроо одоо уншиж. Миний бодлоор гурван үйлсээс барьж байгаа бичгийн өөрчлөлт бас таа. Аа. Миний бодлоор гурван үйлсээс барьж байгаа бичгийн Аа. миний бодлоор гурван үйлсээс Аа. Миний бодлоор өөр зэрэг сонсож байгаа бол янз бүр байж. Аа. Бичгийн юм хэрэг байна. Буруу өөр зэрэг болж байгаа. Миний бодлоор. миний бодлоор гурван үйлсээс барьж байгаа бичгээс өөрөө бичих гэж байна. Миний бодлоор буруу өөр зэрэг болж байгаа. Буруу өөр бичих шээ. Аа. За миний бодлоор эхнийх нь мөшөөрөд өвчтсөн болохоор зүгээр өөрөө бичгтэй адилхан болоод 2-3 дахь нь болохоор даралтай өвчөр багсаад хөдөлгдсөн. Миний бодлоор зөв гурван үйлсээс барьж бичиг хэмжээ гарч бичих нь өөрчлөлт. Аа. Миний бодлоор гурван үйлсээс Аа. бичиг миний бодлоор гурван үйлсээс барьж байгаа бичиг хамжиж Аа. миний бодлоор гурван үйлсээс барьж байгаа бичиг өөрчлөлт. Аа. Миний бодлоор буруу өөр зүйлс болж байгаа. Буруу өөр зүйл. Аа. Миний бодлоор нийцээс биш өөрөө зүйлс гэж байна. Шинжлэх ухааны даалгавар харин гарны бүшүүр Аа. Асаам. Хүүхдүүд ямар ч өөрийн бодлого илэрхийлжтэй тийм ээ маш сайн байна. За ингээд бид нэгдүгээр ахмаа өөрийнхөө үнэлгээ хийх ёстой. За өөрийн үнэлгээнд ийм зүйл анхааруул. Багш нэг ингээд харуулсан тийм ээ нэгдүгээр. Хоёрдугаарт чи бусдад сонсогдохоор тод чанга дуурч чадсан уу гэдэг магадгүй яг өөрийнхөө маш хурдан үнэлгээ. Яг тэмдэглэлээр эзэн юм ахмаа нэг алдагдсан шүү дээ. Энд тэрээс наагур гэж сонгоод багш зүйл буруу гэдэг шүү дээ. Аа тий. Лавчсан уу? Тай өөрийн үнэлгээд юу гэж чи өөрөө өөртөө анхаарал өгч өөрөө өөрийгөө урамшуулж байгаа. За сайн байна. Одоо бүгдээр ахын хоёрдоо. Ахын хоёрдоо. За ахын хоёрдоо юу гэсэн бэ? Аа, за ахын хоёрдоо сайн чинь багш сэргээд байж уучлаарай. За бид энийг бас Огн амьтаа үзсэн байгаа. Тэгэхээр за энийг хараад та бүх юу гэж байна? Шүү гэж байна. Тэгээ шууд ийм байна. За хэрчим гэж ойлгоно. Тийм. Энийг яав хөшөр болох вэ? Юу хоёр нэг талд аваад тавиад нөгөө талд юу Антад аваад юу шараад яа гэж ярьдаг вэ? Юур тийм ээ, юур тавь өшөө юу гэдэг дээр тавьчих гэдэг тийм. Эм тийм үү? Энийг яг шинжлэх ухааны хэлний юу гэдэг вэ? Гоо сайн яг ашигласан цэнгэр горооч ингэ шинжлэх ухааны хэлэг. Тодорхой цэг маш сайн. Тодорхой. За энэ яг ч юм байна. Тэнцвэр шиг. Энийг өөрөөр ч юм байна шүү дээ. Яг заавал бүшүүний хэрэглэх болсон. альва хүнд зүйлийг өөрөөр хэлж болчихсон шүү дээ. Энэ ч үтсэн байна. Зөв за одоо энэ саяны гарч ирсэн энэ
Алиг Энэ цаасан. Хийн таа. За гэж хэлсэн. Шинжлэх ухааны хэлбэр нь манай нэг урт заачих юм байна. Мэдээж нэг юу лазер гардаг. За одоо эндээс яах чинь улаанаар улаан бол юу дарж авах чинь тийм. За тэгвэл одоо сүүл бас гарчсан дороос ингэсэн юу байна? За шинжлэх ухааны хэлбэрийн хэлбэр нь амьдралд за шинжлэх ухааны хэллэг нь хүчний энэ юу гэх бид тэгшинтэй нөөц бид эрүүл байдлын хувьд бас ямар тэгэхээр та нар албаар амьд байгаа учраас альва үзэгдлийг шинжлэх ухааны хэллэгээр нь хэлж чадах тийм шаардлагын дор. Дангаа өмнөхөөс сэргийжлэжтэй гэж тийм ээ. Тэгвэл ганцхан нарийн урт саваа аваад энийг яаж хөшүүрэг болгох вэ? Юу хэрэгтэй байна? Болгоцыг авч ийж энэ маа юу болох вэ? Зүгээр болгоцоггүй тохиолдолд юу байж юу гэж нэрлэх юм? Ааш болгон урт нарийн саваа тийм ээ. Яагаад хөшүүрэг хэрэгтэй болсон бэ гэнэ? Юу нэ? Өөрсдөө өөрөө хөдөлгөх. Хөдөлгөөрөө хөнгөлөлтийн тийм цаана юу гэсэн үг вэ? Хөдөлгөөрөө хөнгөлж нөгөө хөндийн жингээр тод зэрэгтэй хийж. Энэ механикийн алтан дүрм. Механикийн алтан дүрм. Энэ юу гэж зэрэг таад 8-т үзсэн байна энэ механикийн алтан дүрм. За тэгвэл багш бид нар өмнөх юм ийм бай. Энийг мэдчихвэл өнөөдөр бид нар гарыг хичээлээ болгох. За тэгвэл одоо эндээс би дарах ч юм байна тийм үү дээ. Би энийг юу гэж хэллээ энэ чолгоцгийг би өөртөө ойр авчих шиг хааш нь цааш нь хөлдөж байгаа амар юм байна. Би энэ өөрлөгөө ойр авчихъя. Тэгвэл харин тэгвэл Өөрөө шолооны хэмжээ хүртэл юм гэдэг. за миний зорилго амжилттай эсвэл Тэгвэл таны өргөх гэж байгаа тэр хөөшөж өргөх гэж байгаа тул чиглэл өндөр шүү дээ. тийм өндөр. Тэрий чинь энэ дүрм хийж өгсөн байгаа да. Одоо энэ П-ийн чинь тийм үү? Энэ ачаа байгаа талдаа хүч хожих зам алдах. Хүн байгаа талдаа хүч хожих зам алдах хоёрын алийг нь сонгож байна. Хүч хожих зам алдах. Ачаа талдаа хүч зам алдах. арай илүү бага. За тэр охины хариултыг дахиад цааш үзээ. Юу? Ачаа багтаа тулах зэгийг бариад өгүүлж байгаа. Зөв чиний хариулт зөв. Наа чиг амьдрал дээр хэрэглэж чинь одоо чи ахын хөвгөлчөөс шинжлэх ухааны хэлбэр чинь цаашаа байна. Та нар суур боловсрол биш учраас заавал энийг таад гэх. Хурц зэгийг ачаа байгаа зүйл. Хүчний мөрийг өгдөг. За багш нар та өнөө очиж бичгүүл. Хүчийг хэд дахин хожно энд хожинд шүү дээ. Хожно гэдэг чинь бид хожиж авах тэр орлого ашиг орлоготой гэдэг. Гэтэл энэ дээр хүч хожно гэж бид нар их хүч гаргах гэдэг. Гаргах гэдэг. Баг үуч гаргах. Энэ хүчийг хэд дахин хожно энэ замыг төдийчтэй дахин алда хожих эсрэг яах вэ? Ийм чиглэлээр би таа суур боловсролоор эзэмшсэн байгаас багцсан байгаа хаа. За одоо цааш тэр алхам гэдэг. Хоёр. За алхам хоёрт ямар даалгавар уншицсан уу? За багш нь хоёр зураг гаргана. Энэ хоёр зургийг чи 30 секунд ажиглаад эвдэртэй хандаад бичнэ. Энэ нь юм байна. Энэ юу байна вэ гэдэг.
Баясаа өөдөг хаалтай. Тийм ээ? Сүүлийн үед ийм л хэрэглээд байгаа тийм ээ? Уртын цэнгэрийн дараа Юу байна? Ийм л юм байна. За тэгээ одоо бичин. Ошид цэнгэрийг ерөөсөө Энэ цэнгэр энэ чинь юу байна л да? Механик биш. Цахилгаан байна. хаалт гэдэггүй. Тэжээсэн тэнд байна. Энэ цахилгаан болсныг харагдаж байгаа. За болсон. За одоо бичин. Ижил ба ядаад хийж байгаа. Ижил ба ядаад хийж. Одоо хүн бол болчихсон шүү. Ижил ба ядаад шийдэж. Нэг л өгөөд бичнэ. За хоёр өгөөд биччихэ. Эсвэл нэг дэврэмгүй эсвэл хураангор хоёр өгөөд. Өөдөг хаалга угаалах юм шиг. Зөчсөн борчсон. Ямар ч гэсэн өөр юм болж. За хугацаа болж байгаа. Одоо бичиж амжаагүй болоод багтайгаа ярилцаад багаас санаа биччих. Ярилцаад багаар би бодлоо ярилцаад. За хариулт өгөх марийн болыг хэлж шүү. За хоёрдугаар асуулт даатар учраас хоёрдугаар багаас хариулна. За хэн хариулах? За бүгдээ одоо чимээг багт сонсоод байлээ. Багт сонсоод байлээ. Арай бодож за танаа бод орохоор. Манай багийн бодлоо тэр сууж. Манай багийн бодлоо ажил таалнаас нь хоёулаа механикаар ажиллана. Харин харин яхаад таалнаас нэг нь болохоор дороо иргэлж өгдөг, нөгөөх нь урагшаа хойш хөлж өгдөг. Хайднах ингэж бодсон юм. Танаа багийн бодлоо. Хацар өгдөг. Надад яагаад юм шиг байна? Ялгаатай нь хүчний үед амбар нэг нь нөгөө баг нэг нь болохоор иргэдийн. За бусдад сонсогчдод та дээр за Бош. Манай багийн үзээр ижил тал нь хоёулаа цахилгаанаар ажиллана. Ахаад өөр ижил тал нь бол хоёулаа нэг чиглэл яваад буцдаг. Бошоо Бидний бодлоо ижил хаана ажилладаг. Тэгээд хүчний хувийн. Нөтэ намайг хандгаа. Ижлээс нь хоёулаа цахилгаанаар механик үйлдвэрлэж байна. Тэсээ механик үйлдвэрлэж. Тэгээд эргэлт нь болохоор хоёулаа хоёр их хийгэн. Тэгээд ялгаатай тал нь болохоор машин угаалгын машин болохоор дөрөв тусах хэрэгтэй. Хаалт нь нэг тусах хэрэгтэй.
Тэгээд Тэгээд угаасан биш л дараагийн хэлхий. За бас. Манай бол бодсон. Ялгаатай тал нь бол хаалга бас дагуур цахилгаан механик хоёр бол угаалгын машин бол цахилгаан. Босон. Одоо за. Тэгээд адилхан бас цахилгаанаар ашигладаг. За одоо анги хэлээр чинь хэн бидэнд шинэ сордлоо үг хэлж байгаач шинэ санаа гаргав. Тэний баг бид нар ийм хариуцлагатаас буцаж суралцсан. Тэгээд бид тэр хэлцсэн чинь. За уншаад энэ баг гэж унш. ихэд байна. Хоёулаа болохоор тахилгаан хэрэглээд механикаар хөдөлдөг. Тэгээд угаалгын машин бол 4 тулс ихтэй, хаалга 1 тулс ихтэй. Хоёулаа болохоор хоёр эргэлтийн чиглэлийн суу нэг дэшээ ирэхэд боцсон ирдэг. Тэгээд ичтад нь бол за эднээс ямар үгээр онцолж байгаа. Бодчих гэдэг юм байна. Өөр ямар болтой. За цааш. Наадмаар бид яагаад энэ хоёрыг ажил болсон юм бэ? Энэ хоёрын ямар шинжийг гаргаад байна? Яагаад юм бэ? За тэгвэл одоо өнөөдөр бид юуны тухайс бодлох гэдэг юм байна. Одоо дараа нь гоц байна. Тэр тухайн бодлоо бид нар юуны тухайс бодлох гэдэг юм байна. Бодлооч. Өөрөөр маш нэг үг. Бид өнөөдөр юуны тухай ганцхан үг хэлчих. Бичиж бодлоо хэлээд маш хурдан байна. Бид өнөөдөр юуны тухайс бодлох гэдэг юм байна. Миний бодлоор бол өнөөдөр бид нэг эгчийн тухайс. За эгчийн тухайс бодлох гэж байгаа гэж байна. Энэ дэр бодлоо байна. Шүүл буюу чам шүүл буюу болгоцсон гэнэ. Өөр бодлоо. Эргэлтээ за тийм ээ. Эндээс энэ олон хүн билээ. За мөгчрөмтэй санаа дахиад хэлээ. Бид юуны тухайс бодлоо гэж Яагаад бид эгчийн тухайс. Тэр үнэхээр өнөөдөр эгчийн тухай бодлох гэж байгаа юм байна. За очны нонсор тарихтай та бүхний дэвтэр дээр өнөөдөр 3 сарын эдэн мэдээ 5 та бүхэн тэр дээр сэдв гэж бас нэрний чам тэн дээр тэгвэл бид юу судлах гэдэг юм бэ? Зэрэгч гэсэн ийм зүйлийг хэлсэн байна. За энэ дээр эргэж хаан байдаг гэж танд бодож байна. Хаан байгаад байгаа юм. Чиний амьд тоглож байгаа юм. Ямар ч зүйл юу дагаад байгаа юм. Өөдөө хааны энэ төгөө гэдэг юм чи юу юм бэ? Орсоор ирэх хүмүүс ч одоо гадуур оройлох гэж ирэх байна шүү дээ. Хэцүү. Тэгээ энэ байгаа юм. Өөр хаана гэж бодчих. Шинэ дуугүй гэж байна. За энийг харъя. Энийг хараад байна. Одоо тэгвэл бидний өнөөдөр сонсогчдод энэ байгаа юм шүү. Багаар ирэх хаана байгаа. Агара цаашаа багийн зүйл хийж байна. Иргэвчийн дугуйнууд бас иргэвч болно. Тэ хамгийн гол чухал юм дээр харааны өргөгчийг хөдөлгдөг энэ Асно. Аваад заах бош хөнөхгүй. Спонсороор мартчих. таймер дөрөв бат энэ чинь Аа. одоо яг энэ хойлоо энэ чинь өөртөө энийг одоо хоёр хин тойроо Болчих. Өшөө хийж ямар вэ? Окей. Ийм юм яваад байна шүү дээ, тийм ээ? Тэгвэл бид бас өнөөдөр контролдсон басан. Яах гэж эргэж өшөөр яриад одоо эргэж хэлээд байгаа юм байна. Яах гэж үлээ? Хэлбэрч өөрсдөө Яах гэж үлээ?
Яагаад эргэж зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа юм? Мөн зүйлийг бол Одоо та хэднаа хэлээд очсон өөр $6 8-ын бүтээл хийхээр яриад байна л да. Би болохоор та хэднаа нас намар чинь тохирсон үг яриад байна. Хүчтэй бол юм. Оо маш зөв. Ерөөсөө энийг яах гэж хүчийг олж гэж юм. Тийм учраас одоо та нар ажлаа хөнгөвчлөх гэж ярихгүй. Мэдсэн үү? Ерөөсөө энэ зорилго нь яах гэдэг юм бэ? Хүчийг одоо ингэж өнөөдрөөс эхлээд энэ хэлбэр ярьж чи өндөр бүрэн донд боловсрол эзэмшиж байгаа учраас тийм ээ. За сайн үгтэй байна. За тэгвэл өндөр тийм байна. Энд нэг байгаа юм байна тийм ээ. Магадгүй энэ дахь ингэ болсон байна тийм ээ. За одоо за яригч бидний амьд. За багш нь ингэдэг бишиг болдог өндөр баян агт сайхан сумын өмнөд болж байна. Та бүхний өнөөдөр энэ өдрийн хичээлд манай сургуулийн 8-р ангийн 3 бүлгийн сурагч. Тэгээ энэ өмнөх 3 сумын ингээд өчнөө олон хүүхд ингээд хичээл хамгаалж сайжруулсан ийм арга зүйн оролцож байна. За дараагийн шоу. Одоо хэдэн ахын мэдээ зарим хүмүүс байна. За эвчтэй тухай шийдэх ухааны мэдлэлийг номноос унших хэрэгтэй 8-р ангийн. Гэтэл бид номгүй учраас одоо багш нь шууд зорилгоо биччихээ. Хичээлийн зорилго. Хичээлийн зорилго та бичээ. Та бичихгүй юм энэ. Багш надад шиг юм. За нэгдүгээр бид юуны хүмүүс болох юм бэ? Дараа нь бүний за хоёрдугаар нь үйл хөдлөлт гуравдугаарт нь бид үйл хөдлөх хэрэгцээ яг яагаад бид хэрэглэх болсон тухай туршилтаар илэрхийлэн дөрөвдүгээрт нь эндээс дүгнэлт гаргана. За тавдугаарт нь биднэрт дахин сайжруулалт тэгээд хэрэглээ. Сайжруулалт хэрэглээ хоёр давхар байна. За бас энэ процесс. За тэгэхээр элбэрч гэж юу гэж бодож байна вэ? Элбэрч. Элбэрч гэдэг яагаад энэ элбэрч гэж хэлсэн? Та бүхэн гэсэн үү те? Манай элбэрч харж байгаа юм яагаад элбэрч гэж хэлсэн? Сая хариулт өгсөн нэг хүүхд надад хэлсэн сая бид нар юу сурч байгаа вэ? Нэг охин надад хэлсэн. За их бүгдийн настай болов яа тахтай юм хэлсэн. Энийг яг л хөшөөрөх гэж хэлсэн. Наад чи яагаад вэ? На бодод ирчих маш хурдан хэлчих. Энэ л хэлбэр. За тэгж хэлсэн гэнэ нөө. Өшөө нэг хэлээрэй. Танаа бол жоохон дуурайд их сайн байна шүү. Дуурайд чадна шүү дээ. Эргэж яагаад эргэж ламтай гэсэн. Ийм юм болохоор яагаад толцыг болохоор өөр хөшөөр болчихсон тийм ээ. Эргэлтийн эргэлтийн хүчийг ашиглах гэж байна. За эргэлтийн хүчээр хүчийг хожиж байгаа болохоор. Эргэлтийн хүчээр хүчийг хожиж байгаа болохоор. Тэгсэн мэй. Чиний өгүүлбэр надад хэлсэн юм байна. Хэлдээ цаашаа авчаад надад. Сая бид юу судлах гэж байгаа гэсэн чи хэлсэн шээ. Чам хөшөөрөг буюу эргэлж. Хөшөөрөг буюу эргэлж. Энэ охины үг гэдэг. Дөхөд байгаа. Тэгээд бид дандаа юм урт юм байж хүчиг хожоод байхгүй юм шээ. Тийм ээ? Ийм байна. Тэгээ одоо эргэлж байгаа нэг гэсэн бол энэ юу вэ? Хөшөөргөө жоохон хөвгөөд ирээд юу болсон юм бэ? Эргэлж болсон юм шиг. Шинж ухааны хэлэх юм бас таахна шүү. Шинж ухааны хэлэх. Агшин дандаа шинжлэх ухааны хэлэх хэлээд аваад бас.
За тэгвэл эргвч юу юунаас бүтцэх юм бол бүтцийг хараад хэлээ. Маш гоё. Хоёрхан юм байна. Яг чухал найд юм байна гэж байна. Бодцыг юм бол найдын бодцыг дэш өөрөө сонгаар. Бодцыг найд. За энийг хэлж байна. Эдний бодцыг. Эндэр бүтцийг яг эргэж чухал найд яг бодцыг. На бодцыг нь хэлээд юу? буюу тоглоомчдод тэгээд дугуйл. Танаа багийн сонсноор байна. Эргэж голтом яг аль нь голтом нь яг аль нь. Дэш наруулж бостой харуул багштай харуулах. Яг аль нь. Ганцхан юм. Энэ хоёр юм уу гэдэг. Чи дэш нь баг мосод харуул. Энийг хэл сайн хэлсэн. Голцтой. Тэр хоёр тал юу юм бол? Цэг юм бол юу юм бол? Хөшөөрөг гэхэд юу байсан шүү дээ. Тэгэхээр юм шулуун саваа байсан. Энэ ямар хөшөөрөг боллоо? Цэгэд байсан. Тэгвэл наанд чи хөшөөрөг басан нэг өчнөө нэг яах юм дахиад нэг болох цэгнүүд юм байж таа. Бодход тийм ээ. За чулуун хэсэг юу аш тааш надад. Бодцыг найд надаас аваад. Хаатлимаг өргөр. Чи болт бариад энэ хэ? Тэгээ энэ болт шүү. Энд ингэж байгаа хурцэг юм шүү. Болт дундуур Би болцыг зөв болохгүй ерөөсөө яддаг мэт хасмаа хэрэглэж чаддгүй байна л да. Тэгээ надад хайд ярьдаг ч одоо багшны ингэж ойлгодож зөв ойлгож байна уу буруу ойлгож сайн хараад. Энийг тулгцэг гэдэг юм л да. Тэгэхээр тоглоомч гол шүү. тэр гол нь хаана байгаа юм шүү. Гол нь энэ шүү дээ. таны Тулгцыг бол энэ шүү. Гол нь голтой баймар энэ чинь ажилладаг. Одоо зөв хэлээ. Эний дундуур юу байх вэ? Юу байх вэ? Төмөр л байгаа шүү дээ. Тэр нь одоо нэг хөшөөрөг дээр чинь байсан юу байна шүү дээ. За хоёр дахь нь ч байсан. Бүтцээ бичи. Юу юунаас бүтцээ гэж маа. Тулгцыг буюу энэ одоо юу гэж хэлдэг хараа хараа. Одоо энэ тулгцыг биш юу болоод явчихв. Та бүхэн хэцүү гарсан машины дуугыг эргэлж бодож байна гэсэн. Тэгэхээр одоо энэ амьдрал дээр хүмүүс том жижиг машинаар миний машин амгаан юу тоор гэж хэлээд байдаг юм. Өөрөөр тоор гэж хэлээд байдаг шүү. Тийм байна. Тэгээд нэгдүгээр хандсан юм чинь юу болж таа? Ямар тийм. Ашиг бүрчд үгээр ярьж байгаа анхаарсан тийм ээ. Тэмдэглэл гिचүүл яваад тоцсон байх болж байна. За энэ нэмээд юу иш таах вэ? Одоо хараа мачаа. Нэмээд аль иш таа. Аль нь чухал юм аа. Дээш нь өргөж хараад яг аль нь чухал юм. Тэмдэглэл явахад байна. Одоо үүднийхээ ихийг тогтоод ирсэн юм. Аль нь яг наач цагаан өнгийн төмөр хар өнгийн улаан өнгийн төмөр сонголт ариун байна. Аль нь вэ? Яг эрдвч хэлж шүү. Эрдвч хэлээр яагаад нэг бас асуудал байсан байна. Эргэж байгаа юм гэсэн. Нөгөө аль нь? Тэр юу гэж хэлхээ? Эргэж хэлэхээр ерөнхий болчиход байна шүү дээ. Яг тус нь ингэ чи энийг задлчих доо. Өөр садчаад энэ ганцаараа явж ивэл чи энийг юу гэж энэ гангаараа энд байж чи дугуйгаа бас монголчууд баян мөнгөтэй монголчууд юу гэж хэлдэг нөө. За энэ юуны бүтцэн ч юу? Эргэж тэг байлаа.
Одоо энэ хар өнгөтэй наад цагаан өнгөтэй мэд ер нь гол зүйл нь гол бусна болоод ирэх нь юм. Хоёрдугаар зэрэглэн туслах юм боллоо шүү дээ. Тэгээд гол дэдээ туслах юм. Зас. Одоо хоёрдугаар ангилал. Тэрийг өөрсдөө каран дээрээс би гаргаж байсан. Чэсэн хаа дурддаггүй. Тэгэхээр би төсгөр явуулсан. Энийг харж байгаа. Маш За юу ч бодоо. Бодоо үстэй. Ангилалд бид ярих гэж байна шүү дээ. Ангилал. Юунаас тогшаа 6-аас наахад бол нэг нь бол эргэвчээ ашиглаж үзэж байгаа нөгөөд нь эргэвчээр ингээд цухтаа хөдлөд шүү дээ. Зөв нэг нь эргэвчээ ингээд ихний зураг нь та хэдэн дэлхийдээ байгаа чинь ихний зураг уу эцсийн зураг байна уу? Хайдан гарч байгаа чинь за ихний зураг учраас бид бодсон байхад нэгэнд зөвхөн зүйл юу байна та энэ энэ зурагт ямар эргэвч гэж ангиж болно. Маш сайн. Нөгөө тийм эсрэгээр юу болж таа. Сайн заа бичиж байгаа юм. Ерөөсөө юу гэж байна. Эргэвч хийх юм. Аль хаана болсон? Урам дээр нь. Урам дээр нь биччихтэй. Энийг үлдүүлчих үү? Эсвэл юу гэж юм. Ихсэн. Бүх зүйлийг ингээд та бүхэнд бүнийг анхааралтай сонсож чадвал чи хөгжиж чадах боломж чамд байна да. Хэмээр үгтэй. Энэ үйл. Тэгээ юмыг нарийн сайн шинжлэх хаад бодох юм бол чи чадна да. За тэр үйлдэлийг хийх нь байна. Энэ болохтой дангаар болох юм бол чи тэ. За ингээд бид зорилго нэгийг одоо шийдчихлээ гэж үзлээ. Одоо бүгд зорилго хоёроо үйл хөдлөлт хийж. Яагаад үйл хөдлөлт гэсэн юм бэ? Энэ хоёр зураасаа үйл хөдлөлт. Тэгээд ерөнхийдөө гарцсан тэр хүмүүс гарцсан шүү дээ юм дээ. Ахад тэр дээр эргэвчээ ашиглаж үзлээ. Юу? Тэр нэснэ гэж. Чи тэр баян хэлсэн шүү дээ. Мацсан. Тэ энэ зөв тий чи бас зөв энэ болохоор яг одоо юм байна. Эргэвчээ шийдвэр. Зөвхөн юу эргэвч хэлээр нөгөө нийтдээ олчиход эргэвч. Даамын юугаар таарч. Тэгээд та энэ нөгөө маань энэ доош юм гэж хэлсэн тийм ээ. Энэ болохоор яах вэ? Хэнэн чөлн шилжин. Өшөлдөр миний үгүй. Хэнэн чөлн хэнэн шилжин. Амрын зэрэгт нь эргэн гэж байна. Шилжин дэш доош. Агшаа. Дэлхийн эргэвч үү? Дэлхийд болгоцсон байгаа. Дэлхийд нөгөө юм бүлгсэн юм байна. Самар. За тэг гарагчны хаашаа явж. Чиний асуулт бас зөв асуулт байна. Маш гоё асуулт байна. Тэгэхээр чинь гарч байна. Эргэж хэлбэл соронцсон цахаас өнцөө үзэхтэй болно. За цаашаа бай. Одоо хэд вэ? Маш гоё асуулт асуулт чи бас. За хичээлийн зорилго бид хэлсэн. За дараагийн асуулт юу гэх вэ? Дараа нь юу гэж байна? Туршилт. За туршилт ямар нэгэн чиний үйлдэл заавал юутай байх ёстой. Заавал чи яахад авахыг сонгоцсон. Историйн төвшөд өөр юм явахгүй яасан.
зорилгоос чи ямар зорилготой болоо? Мэргэжтэй болсон, мэргэжтэй ажилчин болохгүй чи мэргэжтэй юу гэдэг юм бэ? Боловсруучсан болох гэсэн байж тээ тийм ээ. Тийм учраас бидний туршилт бол одоо юу авах хэрэгтэй? Туршилтын зорилго юу авах вэ? Зорилго. Бид юу судлахаар сонгогдсон бэ? Тэг ингээд юу судлахыг зорилгоо тавьж байгаа ажилдаа орох уу? Зорилгоо хэлээ. Яаж болох юм бэ? Ингээд юуг нь үзэх гэдэг ба. Зөвхөн өөрийг ийм байр ингэж харж үзэх байгаа юм уу? Яах вэ? Бидний хичээлийн сэдвээс энэ охин хэлсэн шүү дээ. Эргэрчүүд юу болсон бэлээ? Юуны яасан юу? Хөшөөргийн яасан юу? Хөшөөргийн хувирсан. Хувирсан уу? Юугаар тийм хөшөөргийн хувирсан хэлбэр болоо? Тэгвэл хөшөөрийг яах гэж хэрэгэлсэн юм бэ? Хүч очих. Хүчийг очих. Зөв хариулсан шийдвэрийг төвчл. Тэгвэл одоо яах вэ? Энэ үнэхээр Эргэж гэдэг зүйлийг амьдралдаа үнэхээр энэ яагаад байгаа юм бэ? Энэ хөшөөрийг яагаад байгаа юм бэ? Очоод байгаа юм бэ? Энэ үнэхээр түүний хайжсэн сайжруулсан хувирсан хэлбэр нь мой юмбол яах юм? Чам яах юм? Тэр хэн ашигтай. босдог яах юм? Тэр байдлыг товчхон ямар үйл хийж байна? Одоо тэр маш заатуу тэгээ үчиж. Өөр юу ч зүйл байж болохгүй. Энэ зэрэг авчих юм уу те? Та нар хэлэх юм уу? Ой хэлэх юу гэх юм? За эргэлжийг хэрхэн ашиглах? Наатай бичиж та хэлсэн. Хэрхэн ашиглах? За ийм зорилго тавьчих. Дахиад зорилгоо биелүүлэхэд бол чи одоо яах вэ? Заавал ажлаа яах вэ? Ажлаа яах шууд мөчтэй болчихгоо. Яах вэ? Тэр үйлчлэг хэрэгжиж байна. Зааштай багаар бичиж багчаа харж байгаа. За ийм мэдээ багчаа харж байгаа тийм. Харж байгаа тэгээд доктор өөрөө логикоор ингэж өсөөдөө дарагчтай бичих баг нь бич мэдээ. За яа хараад яаж яах чиг ойлгохгүй байвал багчуудаа хаана яаж армор юм бэ? Үйлдэл хийж чадвал бас ажичлаа бич. За энэ бодмоо шүү. Танаа баг аль аль танаа баг нэг үйл байна. Танаа үйл бааш нэг үйл. Танаа баг гэж байна. Ачаад яах вэ гэж байна. Хаасан томоос өгч суугаад байна. Хана нэг үйлдээ багсан шүү дээ. Ост маш одоо яах вэ? Суугчтэй ч одоо
자, 목 잡았어. 목 직접 나왔다 안 가래. 자, 아까 보셔도 돼. 그래. 양식 왜 자꾸 시켜? 자, 시험은 국밥은 양식에서 하거든. 이 말을 상부터. 박신을 이렇게 도면서 허이라. 어떤 버스 있으면 오늘 조금만 오래서 됐어. 어떤 배지. 자, 다음 이게 제일 편한 버스 붙였다 해. 그들이 hilcer었지. Bakın böyle tutacağız. Tek tabi desse daqui da bir çıkarışta hani bakacağız da aslında bir çoğu esot yiyeceği telefoncu. Bu bir çoğu dengi yavaş. Temas. Sen en basitaydı cevabını sanırsın diye. Bu kısım telefonda ben, bu kısım zavada Ankara'lıkla ben. Baksa da bakın. Eşin akıcı menü yaptığı Çin'e bıraksın görürse bak. Açsana. Görürse inandırayım neyim. Ayak koyduktan tozuk kuşkuda bakasın diyeyim. Zaten işte adı ya, adı da işte tölbüldü işte. Zaten o ayıcık da o team akçı onu. Ter böyle onu getirmek ister. Tuğter, işte emin çıktıyız. Tabii ki. Başvurdu. Belki de koççuyla da söylüyor. Hayır. Doğru. 자, 다음에 줘. Akşam içeri başımızda o. Mümkün yok. Sen de. Sen bana da başvurdu. Yolda. Küçük bir tutum parçası. Bir tutum içinde küçük işte. İçine örneğin noyun işareti. Aşk işte. Biraz bir tutum küçük. Alıvercek pastor küçük. 늦자라도 늦지. Bu kuşunda bir indirim küçük. Zaten ne hayır var. Zaten o da bu sefer. Zaten ne başın zaten ne göster. Çok iyi şey. Yeni var. Haydi bakın tamam. 나 인요. 내리고 있어. 내리고. 예, 와르치 쓰시대. 답답해. 아, 소울통을 어째? 소울통이 Söylük işte. 자, 다행히 저한테 있니 약 신수한 지금 엑스스테 안차가는 어려가 좀 벗어 얘뭐 오르가 하는 얘기를 얘나 이건 안차가 있다. 스테 못 자, 화이트버스트 엔
애들 잘하다. 비옥사. 아, 요 힘치게. 힘치게 봐. 지 힘치는 저 뭐, 요 힘치게. 지 힘치는 마스 힘치는 맛있어. 아, 애들 신시 도판에 얘들이는 엘베였고 부처만 거 치트면 같은데 더 부친 치게 당하면 그래? 얼마 뭔가 줄어진도 도판 멈추도 댄스 엔 요거다 엔도 치기가 호 땀을 기가 호 어디서 치기가 호 아이사 에라다 어디서 덕로다 떠서 되었을 때 평소 따라 어떤 이니 가르칠 때 좋은 그람 요타 좋은 그람 요타 좋은 그람 마스터 자 좋은 그람 마스터 도화치 봐 좋은 그람 마스터 요크 마스터 아차위 조든 도화치 조든 자 목금 더들하대 엔 요크 아이스 엔 했겠어 얘네 밖에 왔죠 어서치 도둑들처럼 야무 준비라도 도둑들 하면 안 돼. 자, 어라도 요도 어떤 어찌마 나가 좀 샤르트 배노 딱 배노 백시치 네 있어 내가 대남 시스템 시스템 엔데는 저 백시치 시스템 무슨 싶어서 포스트는 무슨 싶어서 네도 맛있어 за ингээд ийм юм хэрэгтэй юм байна гэсэн. Одоо энэ бүхнээр яаж ажиллах вэ гэж сая та нар үзнээр харцаж ажиглаа бичиж. За багт одоо бичээд. Маш нарийн тодорхой бичиж. Чиний бичнийг өөр хүн хараад ажиллаж чадхаар өөртөө ч өрөөдөж хэрэгтэй. Багаар бичиж. Би 60 минут бичээд одоо 20 минут тушаа. За бичээ. хамгийн ихтэй яа, дараа нь яа. Яг ч бичээ ганцаар бичихгүй шүү. 어떻게 이후에 기사 발표했습니다. 남은 일곱진 기사 발표했습니다. 호박을 하나 보겠지는. 다 충시도 모여갔다.
хичээний тэгээд дарчсан. Бүгд энэ дарчаа бүгд хийчихсэн. Чигээр шүлгээр өөрсдөө дахиад өөрөөр хийсэн. Жаа. Үштэй ирэнгүүт юм лаа. Нөгөө мотоциклч дахиад аваад бүгд. За одоо унши. Одоо бас хамтдаа бичсэн юм байна. За би удаагаар биччихээ. Одоо аргачлал гэдэг чинь ерөнхийдөө юу гэсэн үг юм бэ? Өөр юу гэсэн уран бүтээлээр юу гэсэн бичсэн? Заав. Хандсан уутаа ойлцоо байдаг. Уутааштай бүгд байгаа. Уутаач чинь өглөө болгон ажил гарсдаа мастерсаа яаж иж юу авчиж яаж иж ажилдаа. Жишээ зав. Тэр зав яах гэдэг. Яаж их нэртэй. Аюулгүй байдлыг хангаж өгсөн дараа ажлын бүтээмжийг заавал битгэжтэй болгочтой. Тэр гэсэн үг. За яри. Хэний багтаас ихтэй сонсчоо. Энэ дунд бүгд юм болсон чинь. За нэгдүгээр нь яа гэж хэлсэн. Агш сонсохгүй бос хүүхдэд одоо той ани хахын сонсон тийсэн. За. Бид нар хатсан үү? Нэгдүгээр тань юу гэсэн? Чиг зөв төмөртэй. Африк болж чиг сууж төмөртэй. Наса таш машина. Босод багт танад альтныг аль шатнд хамгийн их эндээс итгэмлөө. Сууж төмөртэй. За бэлтгэх тийм ээ. Сайн байна. Хоёрт. Хоёрт. Тэгсэн эргэлжих холбоо. Одоо яг хүйт эргэлжийг одоо тийм ээ. Үнэндээ энэ тогтоох юм юм. Ямар тогтоох вэ? Өөрөөр хэлбэл та нар энийг давхар хянж яваа штэ. Би өөрөө өдрөө шинэх тэндээ сонсоод энийг хараад заавал тохирч ирэх харна. Одоо уран заамыг За, утсыг яа. Эсвэл ачаага хэмжиж үзсэн. Тэр болно. За энэ дээр нэг машиныг зүйл. Ана уцаа. Амар гэдэг дээр бас дамарч ингэж харна. Юу чаа. Дамарт энд нэг бүр тодтгож өгнө. Энэ хоолтыг өгч хоёр. Тийм бүр. Нарийн ойролцоотой байна чиний заавч. Шээ зам гэж үү? Юу ч бодож хийж болно. Дамрын замча энэ нарийн дөрвөн юм уу тийм ээ? Авид яах вэ? Багсаа. За энэ дараалыг авлаа. Яа. Одоо дараа нь яах вэ? Юу гэмчээ? Мас гэж энэ жин гэж надад нөхө. Ачаа мас. Бид энэ хөшүүрэл дээр штэ. Энэ хөшүүрэл мас хожно гэж ярьсан уу? Хүчийг хожно гэж ярьсан уу? Хүчийг айдугээс сонгоод Жин боёо хүч гэсэн. Да юу гэсэн гэдэг? Хүчийг юм. Юу нэ? Ачааны хүчийг. Ачааны хүч боёо юу юм? Чи өөрийнхөө багийг ингээд тодруулаад явуулаад жин хэмжих. Сайн байна. Юу ба хэмжих? Ямар багчаа? Динамо. Энийг бас яасан бэ? Энийг хэмжинэ. За.
다른 데가 빠가요. 없으면 이게 나왔다. ачаага байж болно. Ачаага оцсон байх. 어쩌면 없을 때 진행을 박수치 빼요. Ижил бол. 네. 자, 다른 양은 없으면 있어요. 다른 양은 없으면 있어요. 여기 있어요. Ачаага оцсон дагтаас. Одоо энэ багийн тогтолцоод шүү дээ. Тэгэхээр эдгээр динамо метр хэрэггүй шогшин дураагаад болчихъя. Тэгвэл хаа нэг юм бэ? Их баг Ирэхгүй юм уу? Энэ хоёр жижиг Ачааг хэмжин. хэмжсэн. Одоо аяг чи энэ утасны хэдэн үзүүрээс нэг үзүүрт юу тэгвэл юу гэж байна? Юу бичээр хараа зуутах юм байхгүй шүү. Сайжуул бичээр. Нөгөө үзүүрт нь юу? Эгэ жибэрэг ангитаа тэнцэдэд орчтой бол наач осодай гэж болж байна уу? Динамо метрийг ачаа тэнцэж байна наач. Шууд ингэж нөгөө үзүүрт динамо метрийг гайхалтай бэхлээд тийм ээ. Тэгээ яа. Гайдуулаад нөгөө гайдуулаад за тэгээ чи бидний зорилго яах гэдэг вэ? Чи зорилго руу ордын нэг бид үзэхгүй. Бид яах гэдэг вэ? Тэгээ зорилго нь өшөө бас яах гэдэг. Ачааг яах гэдэг вэ? Яг ачааг яах гэдэг яг гэдэг. Ачааг ясуудаа эргэвчийг ашиглаад хаанаас өндрөөс доош нь Дээш нь өргөхөд байгаа шүү. Тийм тул одоо динамо метр барьчаад бид ямар үйлдэл хийх шаардлагатай болоод байна. 그게 뭐 Жигэд яа. Жигэд таасан. Ерөнхийд нь шүү дээ. Энэ чи өөрөө ачаагаа дээрээс доош нь буулгахаар юм бол ороос дээш нь буулгахаар юм. За ийм зааварчсан болчихлоо. За одоо ачааны жин хэмжид нэг жоохон анхааруулгыг нэг жоохон тодруулчмаар байна. Эдгээр нэг жоохон тодруулах нэг яачмаар байна. Бүгд ачааныхаа ичсэн ачааныхаа жин хэмжихэд баримтлаа бүгдээрээ яаж хэмжих вэ? Тэгвэл нэг зүйл асууя. Та хэдий ингээд би энэ шугамыг ингэж барьчихаа. Ингэж барьчихад самбараас хамаагүй шугамаа хаанаас хамаагүй барьчихад аль ч энийг хараад тэгэхээр тэр хажууд ууртыг хараад чи эндээс авал миний энэ дэмжиж шууд зүг гэж чадах уу? Чадахгүй байна. Тэгээ хавцуу шугамаа бариад ингээд хэмжчих үү? Яах ч шаардлагатай хамгийн гүрэн. Тэгэ дэглэрс нэг видео даавал гэж авъя та. Хотлох чам харуулахаар ингээд хийж байгаа. Шиё хэмжиж нөгөө пооц видео чам харуулахаар хаанаас ч ихтэй байгаа юм тийм. Хаанаас яаж яах вэ? За яаж үгүй чам. Чи яаж үгүй чам хоо? Өөрийн зүүн чи яаж чадах энэ надад үнэхээр зөв хэмжиж тийм өгөхгүй дээ үгүй юу гэх юм бол заавал юу харах. Багтын нэгдэлээ. Багч эхлээд нойлтой байна. За энэ дэс таацээ жоох юм яа за тийм учраас эхлээд энийг авчих чам. Тийм үү? Араа яах вэ? Баг зөв зааж байна уу? Багч өөрийн зөв зааж байна. Стандарт хэмжиж зөв үзчих. Тийм үү? Багч энэ дараа нь яах вэ? За энэ ингээд хэмжиж. За. Дараа нь тэгээд өөрийнхөө ачааг хэмжиж. Тэгэхээр гар хэлээр ингээд
말을 매저리가 댐축대 로고 챙기다가 오죽대 짜자 되게 납치게 된 게 그랬을 애식식 아로에 비치게 여기서 박수 죽고 때 나내 매냐 가야 하대 백들이냐 하대 매참 허위비디오 먹거든 저희 저비 힛 냄새고 싶어 시대 짜자 애식식 대터 보내서 허위비디오 붙이게 해봤어 그건 어떤 약사들이네 부드러운 거 야, 이게 부드러운 거 말고 진짜. 자, 따란 같은 조다 쏟아쇼. 다 보고다 아니게 좀 직성 먹잖아서. 엔 박들이 계속 민족고 민족게 돼. 아파라다 엔 박들이 요 육성 먹. Ньютон грамм. 자, 놀던 그들이 영어 Хүчний 애는 хүндий 마스인지 보여요. 마스인지. 그들 일이죠. 어떡할 줄 있어. 자르면 하는 게 다 내가서 그들 배도 어떤 이름 마스니까 얘가 부스니로 어떻게 스트레스 넣어요. 아래 스트레스 넣어. артлих 스트레스 보면 артлихтэй хүчийг олж өгсөн. 지금 직전체 인물이 이시 하루치 биш болно шүү. Зардаг бүр хам. Замдаа бүр мэдсэн. Дараа нь багчийн хуваарийн үн байсан. Энэ хоёроо динамик метро зарим багийнхаа найдас нэг чинь тэнцүү 10 хуваацсан байна. Заримийнх нь найдас нэг бүтээг 5 хуваацсан байна. Тэгэхээр одоо магадгүй ингээд нийгмийг хүрхгүй энэ хавьд ингээд зааж чи яаж юу гэж биш. Тэрийг багчаа хуваарийн үн. Шогомны хуваарийн үн гэдэг. Тэми та бүхэн ашаа дондан тав. Шинэцсэн байх гэсэн. Багчаа хуваарийн үн. За яг хийсэн. Шогомдэр ч бас адилхан байгаа. Сайн сонсээ. Сайн сонсороо. Найдас нэг мөртөө гисэн хэсгийг тэнцүү хэдэн оолсон байгаа вэ? Тэнцүү 5 оолсон байна. Өшөө хагсыг нь юу хийсэн байгаа? Найдас нэг мөртөг тэнцүү 10. Тэнцүү 10. Тэг байдаг. Хуваарийн үн гэж юу юм бэ? Сонсноо, мэдсноо. Тэр хуваарийн үнэн яах вэ? Энийг анхаарч хэмжих гэдэг нь хамгийн оршихуй. Эсвэл зэрэгэлдэх хоёр шолооны хоорондын зай. Хоёр шолооны хоорондын зай. Тэр ямар хүчийг хэмжих вэ? хамгийн ойрш ингэсэн байгаа. Эндээс нөр ингээд явсан. Тэр ерөөсөн энэ хоёрын хооронд цаг ямар хэмжээний бичиг хийж байсан. Энэ хоёрын хооронд хэрэг хэмжээ байна. Нэмэлтээр асууж байгаа. Энэ нөөдс нэг 5 тэнцүү, нөөдс нэг 10 тэнцүү. Хэрвээ нөөдс 5 угаас нь нэг хэмжих тул нөөдөр нь 2 нэг. Оо маш сайн. Бүрчин доошоос гонаад байх юм бол энэ ийм багштай үгдийнх нь яах вэ? 0.1 зураасан хооронд 0.2. 5 хооч нэг л тиймээ тэгэхээр болно. 0.2. Бүрч нэг зураасаа доош ахаад тусам 0.2. Тэгвэл энэ нөгөө 0.2. 5 хооч 0.1. 자기가 비록 있었죠. 자기가 아직도 아무것도 안 지켰어요. 아직도 배팅도 없다 했나? 바쁨을 더 없어. 나쁘시다. 엔지스테키. 자, 되게 다 너무서 오시는 분들 바쁜다는 보셨다. 무슨 말은 근데 뭐 하나씩 없다. За бүгд туршилтын албаг багасгахын тулд нэг зүйлийг хястан байгаа шүү.
그때 앞에 막 사진이 자, 아시겠더라고. 거의 별로 보기 싶다 좀 있어요. Acaba diğer son taşına doğuşta sanmalı. Таарч хэлдэг. Хайпер чимчэрөө. Ямаа мэдээ энэ дээр авах юм байна. Тэгэхээр бүний одоо чи яа цааш эсвэл энийгээ бас бичээд манай бол сайжрууд хэрэгтэй зэрэг явах гэсэн шүү дээ тийм ээ. Тэгсэн байна. Тэгээ бүсдэгтэй зэрэг тийм гэсэн. Сайжруулах ба хэрэгтэй зэрэг явах. Яг юу вэ? Хоёроор баг тийш. Я нөгөө тотаа Эмчтэй сайханд өшөө ямар сайтай гэж үзсэн. Энийг Иргэд бол багшаа. Өөрийнхөө гэр хүний дооны гэдгээс хамаараа тэрнээс ихээр зөв ярьж чадсан нөөцний гэмгүй би ачааны юу гэж хэлсэн. Генерал хэрэглэж ачааны юу. биеийн жин хоёрны төлөв хэлж байгаа. Тэрнээс ихэнх би биш үү? Наад чөлөөтэй хороод байгаа. Энэ хоёрын таавар энийг сайжруулах гэдэг яаж хэрэгжил бол сайжруулах. Хэрэгжил явцад сайжруулах юм. Яа манай хэдий зааж. Манай биш яваад. Энэ хоёр харсан юм. Энэ бүсдэгтэй нэг ачаагаар үз. Хоёр ачаагаар үз. Нэг ачааны жин хэдээсээ. Ани харсан. Чигс гэмбол. Аль хоёр дэрэжтэй хэмжигдэг алдаа босгонд хэлсэн шүү дээ. Бид юу хэмжихэд бол ачааны хаалт бичсэн байна. Ачааны хүч ачааны Өөрөөхөд 200-аас илүү гарч ирж байгаа юм шүү дээ. Одоо нэг өөрөөхөд 200-аас дээш жиж 2-оос дээш жиж яг зүгээр ингэ байсан. Хоёр одоо наатаа хүчтэй юм ингээд зүгээр татаад өөрөө тэгэхээр өөрсдөө наатчихсан. Зүгээр өөр чамаг тэнэгтэй байгаа. Чамаг өргөх хэмжээний хүчтэй байж байгаа юм. Хүнээс жин. Ямар ч зүйл баяртай юм чи тийсэн үү? Аюултай ажлаа нэг хооч энэ бүр фонсод байгаа нэ. Аюултай ажлаа гэж чаа. Яг фонсод явж олцсон юм. Надад бичиж. Соно. Або үйдтэй өнөс биш гэж дөрөв хийчихэд яг ч ганцраа хаваа байгаа юм. За, үсттэй юм шиг өшөө өгдөө.
Hiç çağladım. Yerde ben 나이대기 말하고 비춰주셔서 엄청 버퍼드시 맞춰주세요. 뉴트럴을 이렇게 먹자. 박사. 나한테는 아홉까지 가야죠. 뉴트럴을 이렇게 아차는 재밌게. 나도 무슨 뜻인지